тэгээд үнэхээр одоо бид нар нэгдмэл байж чадах их чухал юм аа. Сая ерөнхий сайд хэллээ. Одоо нэгдээд ирэхээр өнөөдөр бараг шөнийн цагаар эртцээ бүрдүүлэл их хурлаа явуулж чадаж байна. Тэгээд зэрэг өнөөдөр бид нар манай их хурлын олонх цөөнхийг бүрдүүлж байгаа, сөрөг хүчнийг бүрдүүлж байгаа хоёр бүлгийн зарим улс төрчдийн хит улс төрийн хэрэглээс болоод засгийн газар унгах алтанд орхоос өөр замгүй болсонд их харамсаж байгаа юм аа. Харамсалтай нь өнөөдөр өөрийнхөө хүсэлтээр энэ ажлаа өгье гэж их хурлд оруулж ирж байгаа юм байна. За энэ бол харахад хүсэлт гэж бичигдсэн боловч үннийг хэлэхэд бас их хурлд санаачлага юм аа. Ингэхгүй бол манай улс төрд нүүрлсэн энэ хийрхэл маань системээ бараг зогсоочих аюултай ийм байдалд хүрсэн учраас хамгийн түрүүн санаачлал гаргасан танд бас талархаж байна. Тэгээд нэг хоёр асуулт байх юм аа. 9 сар гаруй ажиллаа. Энэ хооронд бол одоо манай эрдэсвэлгийн салбарын асуудлаар бол нэлээд олон ажил хийсэн. Тэр дундаа Рио Тинтотой одоо хилцээрийг амжилттай эхлүүлээд хоёр дахь уулзалтын дараа бол нэлээд чанга шаардлага тавьсан. Та нарын оруулж ирж байгаа энэ санал над таалагдахгүй байна гэж хэлсэн. За дараа нь одоо мөн саяхан усны төлбөрөө төлөхгүй бол ус өгөхгүй гэж хэлжлээ. Тэгээд Зандан шатар сайдын огцрох гэж байгаа цаг үе энэ хоёр мэдгдлийн цаг үе энэ төр бол ингээд цаг хугацааны үед бол таарад байгаа юм. Гадуур бол ингээд Рио-Тинтотой үжилсэн хүн ундын дал гэж байна. Би бол тэгж бодохгүй байна. Тэгж ер нь бодохыг хүсэхгүй байна.